результате ливневых дождей, обрушившихся на различные... Шри-Ланкад үерийн улмаас 80 мянган хүн орон гэрнгөө болжээ. Шри-Ланк улсад үерийн аюул нөөцний улмаас 80 мянган хүн орон гэргөө болж 30 мянган хүнийг аюулгүй газар нүүлгэн шийдвэрлсэн талаар BBC агентлаг мэдээллээ. Аврах багийнхан хүмүүсийг аврахын тулд бүхэл боломжит арга хэмжээг авч ажиллаж байгаа юм. Үерийн гамшигт автсан газар нутагт яаралтай тусламжаар $75 сая шаардлагатай байгаа юм а. Шри-Ланкийн их баригчид 3-4 өдөр аадар бороо үргэлжлэнгээр төлөвтэй байгаа учраас иргэдээ анхаарал болгоомжтой байхыг анхааруулжээ. Мөн Энэтхэгийн Чинанд усрахаг аадар бороо орж үерт автсан байна. Чинэ хотын удирдлагуудын мэдээлснээр одоогийн байдлаар 70 гаруй хүн амь насаа алдаад байгаа юм. Аврах багийнхан шуурхаа ажиллаж 10 мянган иргэний нүүлгэн шийдвэрлэв. Годомж талбай үерт автаж нөхцөл байдал хүнд байгаа учраас хотын захиргаанаас иргэдээ гэртээ байхыг зөвлөж олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоосон байна. Мөн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоног хаажээ. Что ухудшило ситуацию с наводнениями. Парист халдлага үйлдсэн 9 сэжигтнийг илрүүллээ. Өнгөрсөн 7 хоногийн Баасан гарагийн шөнө Парисын халдлагад оролцсон байж болох 9 хүнийг тагнуулын видео бичлэгээс олсон тухай Францын аюулгүй байдлын албаны хүн хэллээ. Парис хотын бар, ресторануудад халдсан бүлэг этгээдийн унаж усан машинд байсан 3 дахь хүний зургийг тагнуулын бичлэгт харуулсан байна. Гэхдээ Бэлид хоригдож байгаа 2 сэжигтэн этгээдийн нэг нь энэ бичлэг дээр хүн хэсэг нь одоогоор тодорхой болоогүй байна. Баасан гарагийн халдлагын дараа Франц улс төдийгүй Европын орнууд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа юм. Мягмар гарагийн үдэш Германы дор Саксон мужийн нийслэл Хановер хотын цэнгэлдэхэд Герман, Нидерланд их хөл бөмбөгийн багуудын нөхөрсөг тоглолт болох ёстой байсан. Гэсэн ч тус цэнгэлдэхэд тэсрэг бөмбөг суурилсан тухай мэдээлэл засагдсны улмаас тоглолтыг цуцалсан байна. Сэжиг бүхий зураас газруудад мөрлөг явж байх зур Хановер хотын төмөр замын өртөөг хаасан байна. Сен-Денид тусгай ажиллагаа явууллаа. Парисын дагуу Сен-Дени хотод явагдсан цагдаагийн тусгай ажиллагаа Парисын алгас ижилэгдсэн хүмүүсийн нуугдж байсан байрыг дайрж эзэслэнээр дуслаа. Францын цэцэрлэгийн сайд Бернер Казнев энэ ажиллагаанд оролцсон 110 цагдаагийн ажилтнуудад талархал илэрхийлжээ. Тусгай ажиллагаа нь 11-р сарын 18-ны өглөө орон нутгийн цагаар 4:30 минутад эхэлсэн. Буудалцаан дэлбэрэлтэд явах цуг ажиллагааны явцад 7 хүнийг барьжсны дотор алхахыг зохион байгуулсан гэх Абдел Хамид Абауд байсангүй. The Washington Times сонио энэ ажиллагааг тэр этгээдийг баримтлахаар явуулсан гэж хэллээ. Парисын прокурорын мэдээний дагуу тэр байранд байсан амьд золиосгчийн бүстэй дайралтын үеэр өөргөө дэлбэлсэн байна. Өөрний сэжигтэн амь өргөджээ. Энэ үеэр 5 цагтаас шархагдсан байна. Парисын Сен-Дени дүрт явагдсан ажиллагааны үеэр баримтлах гэсэн террористууд нийслэлийн баруун хойд хэсгийн ажил хэргийн Дефанс төвд алдахыг гэж байсан гэж Рейтерийн Франц хувилбар мэдээлсэн юм. Парисын террорыг зохион байгуулагч гих Абдел Хамид Абауд цагдаагийн ажиллагааны үеэр амиа хорсон байж магадгүй гэж энэтхэх цуга Франц элчин сайд Франс Ришэ мэдээллээ. Среди них нет. Фотографию самодельного устройства Оросын онгоцыг сөнөөсөн тесрэх бомбыг үзүүллээ. Исламын улс дэвсэд бүлэглэлийн эрхлэн гаргадаг Дабек сониод Оросын 224 хүнд нисэх онгоцыг сөнөөсөн тесрэх бомбны зургийг нийтэлжээ. Зурагт үзүүлсэн тесрэх бомбыг Швейцээс Голд хийж өссөн ундааны савнд байрлуулж нисэх онгоцонд авч оржээ. Түүнчлэн хэд аврагчдын сониод онгоцны ослоор амь үргэлжсэн зарим хохирогчдын паспортын зургийг нийтэлсэн байна. Албаныхны үзэж байгаагаар нисэх онгоцыг агаар дэлбэлсэн тесрэх бомбог гар ажиллагааны бүтэцтэй тул амиа золиослогч байсан юм а. Орос улбаны улсын аюулгүй байдлын албаны дарга Александр Бортниковын мэдээлснээр Airbus 321 онгоцыг сүүлд хүргэсэн тесрэх бомбны хэмжээ 1 кг орчим байсан юм. Орос улбаны улсын засгийн газар Оросын нисэх онгоцыг сүүлсэн гэмт этгээдүүдийн мэдээлэлд $50 сая шаг амлаад байгаа юм. Шарм-эль-Шейхээс Санкт Петербург хүрэх Airbus 321 онгоцонд тесрэх бомб дэлбэрснээс Синьян хойгт хүрсэн юм а. Нисэх онгоц агаар дэлбэрсэн шалтгаан тесрэх бомб байсныг энэ 7 хоногт Орос улбаны улсын албаныхан баталсан билээ. Генеральный секретарь ООН Дөрөвчдийн эрхийг хүндэтгэхийг уриалжээ. Парисын халдлагаас улбаалан дөрөвчдөд хүний ёсоор хандах Европын орнуудад нэгдүүлсэн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун уриаллаа. Францын ерөнхийлөгч Франсуа Олландтай Бан Ки Мун уцаар ярих үед Баасан гарагийн террорист халдлагыг буруутгаж амь алдсан 129 хүнийг гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн тухай нэгдүүлсэн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюрак хэлсэн байна. Хэд давруу үзэл терроризмоос сухтаж байгаа шилжин суурьшигч дөрөвчдийн эрхийг Франц болон Европт хүндэтгэж тэдэнд урдын адил хандхын чухлыг Бан Ки Мун онцлон тэмдэглэсэн гэж Дюрак хэллээ. Газар зүйн тэнгисээр дамжин аюултай аялал хийж 819 мянга гаруй дөрвч энэ жил Европт очсон бөгөөд их газарт хүрэх явцдаа 3400 гаруй хүн сургуу алга болсон буюу живсэн тухай тоо баримтыг нэгдүүлсэн байгууллагаас гаргасан юм. Дом справляется с наплывом людей. This